Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан болсон одоогоор шийдэгдэж дуусаагүй байгаа нэгэн хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. 2021 оны 11-р сарын 23-ны Баасан гаригийн орой Кристина Жайлс, Хилда Марсельс гэх шинэхэн хоёр найзууд Лос Анжелес хотын баруун Холливуудын Сохо хаусанд болсон нэгэн үдшилтэд хамт явхаар болсон. Тэрхүү үдшилтэд оролцож дуусаад шөнө дунд болж байхад тэндээс гараад цаашаа үргэлжлүүлэн агуулгын үдшилтэд очихоор болсон. Агуулгын үдшилт гэдэг нь бол Лос Анжелесийн зүүн дүүрэгт байх нэгэн орхигдсон агуулгыг ашиглаад тэндээ үдшилт зохион байгуулдаг байсан бөгөөд хөвчлэн харт амх хэрэгэлдэг, архийг ихээр уудаг. Тэгээ баячуудын хүүхдүүд энэ төр очдог. Ерөнхийдөө тийм далд хэлбэрийн үдшилт байсан юм байна. Жирийн хүмүүст тэр болгон очиод идвүүх юм уу та? Үдшилт дээр байх үедээ анги зураг авахуулаад бичлэгүүд хийгээд олон нийтийн сүлжээнд бол тавиад яваад байсан. Агуулгын үдшилтэг нь аюултай байж мэдгч гэсэн Хилда Кристи хоёр бол бусдыг бодоход арай илүү хамгаалттай газар гэх юм уу та. Тухайлбал одоо VIP хэсэгт нь бүжиглж ирсэн байна. Үдшилт дээр орж ирснийхаа дараа Paramount Pictures-ийн продюсер Дэвид гэдэг залуутай танилцсан бөгөөд өөрсдийнхөө VIP-д Дэвид Пирсийг урьсан гинэ. Дэвид Пирс Хилданаар нэлээд дотноор зураг авахуулаад нэлээд боловсон том компани продюсер гэдэг нь бол октоодод мэдээж таатгал байлгүй яах вэ? Дэвид ч бас өөрийнхөө найз фото зурагчин Брэндон Осборн, Майкл Ансбах нарыг танилцуулсан. Тэрхүү үдшилт болсны маргааш өглөө нь Кристинагийн нөхөр Янслер Кристина руу залгаад мессеж чийд байсан чи ерөөсөө уцаа авдгүй, хариу бичихгүй байсан учраас за унтж байгаа бахтаа гэж бодоод нилээн байжгаад хэдэн цагийн дараа дахиад залгахад бас л утас нь холбогдохгүй, мессежинд хариу өгөхгүй байгаад байсан. Тэгэхээр зэрэг тэр хоёр нөгөө гэр бүлийн хүмүүс учраас биенийхээ локейшнийг хуваалцдаг юм байна л да. Тэгэд Кристинагийн локейшнийг шалгаад үзсэн чинь хамгийн ачиргалтай санагдсан нь бол Кристинагийн утасных нь байрлал огт мэдэхгүй Олимпийн өргөн чөлөөний 8642 гэсэн хаягийг зааж байсан. Тэгжээс на тэндээсээ эмнэлэг рүү шилжсэн байсныг хараад маш гайхаж цочигдоод шууд тэр эмнэлэг рүү залгаад асуусан чинь тэднэр Кристинийг яаралтай тусламжийн тасагт ирчихсэн ухаангүй байна гэж хэлсэн байна. Тэр үед канцлер Сан Франциско даавтайгаа уулзах гээд ирчихсэн учраас тэр доороо маш яаралтай онгоцны билет аваад онгоцны буудлын руу бас явж явах хоорондоо Кристинагийн ээж рүү залгаад эмнэлгийн хаягийг өгсөн. Тэгээ удаачгүй дөнгөж яг онгоцондоо суух гээд байж итэл Кристинагийн ээж буцааж залгаад сайн нас орчихлаа гэж хэлдэг. Харамсалтай чимээг сонсоод Ян хамгийн түрүүнд Хилдатай холбогдож учрыг асуух хэрэгтэй юм байна гэж бодоод Хилда руу залгасан боловч бас л утас нь холбогдохгүй байгаад байсан. Гэтэл 2 цагийн дараа Хилда бас нэгэн өөр эмнэлэгт ухаангүй хүргэгдсэнийг нь олж мэдсэн байна. Тэгээд тэдэнд одоо чухам юу тохиолдсныг тухайн үед хинч мэдэхгүй байлаа. Хилда Марселес Кабралес нь Мексикийн Монтеро хотод ээж аав болон эмэгтэй дүүгийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд Лос Анжелес хотод архитектурчийн мэргэжлэр оролцож байгаа хүсэл мөрөөдлөөр дүүрэн охин байлаа. Тэрээр Лос Анжелес хотод ер нь маш их хайртай бөгөөд сургуулиа төгсөөд Америк мөрөөдлөө биелүүлж Лос Анжелест амьдрнаа гэж хүсдэг байж. Хилда өмнө нь бол Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байсан, аялангаа суралцах дуртай, дэлхийн 22 улс орноор аялж очиж байсан охин байжээ. Маш их гой бүжгэлдэг, хэрхэн дончтой яаж хувцлахаа маш сайн мэддэг. Ер нь бол үнэхээр тийм мэдрэмжтэй бас хөөрхөн тийм охин байсан. Хилда Омрайнер үйлдвэрийн Томс гэдэг хөөрхөн нохойтой байсан бөгөөд тэр нохоондоо маш хайртай. Түүнийг байнга дагуулж явдаг, хамт унтдаг, эрхлүүлдэг. Лос Анжелес руу явахдаа бол өөрийн найз Ааланд нохоогоо үлдээжээ. Хилда тухайн үед бол Лос Анжелест очиод дөнгөж 4 сар болж байсан байна. Кристина Жайлс нь бол зураач,
загвар өмсгчийн мэрэгжилтэй мөн л бас маш олон газар орноор явж загварын шоунд оролцдог, зураг авалтанд явдаг, гайхалтай эрч хүчтэй, хизээч хаанч өөрийнхөөрөө байдаг. Дэлхий дээр Кристинад ер нь айдаг зүйл гэж үнэхээр байгаагүй. Кристина шүхрээр өсрөх үү гэвэл тийм л гэдэг. Агарын чөлөө туналт хийх үү гэтэл тиймээ л гэдэг. Усанд сэлээ зогсохгүй бүр шумбдаг, Мароккод очиж тиймээ унсан, элсэн цүлд очиж зураг авахулж байсан гэд бас чадахгүй юм гэж байдаггүй. Тийм охин байж 15 наснда өөртөө өндөр өсгийтэй гутал худалдан аваад дэлхийн хөл бөмбөгийн од Вильхельминагийн загвар өмсгчээр ажиллаж байсан загвар өмсгч, аялагч тийм охин байсан байна. Дэлхийн маш олон орноор аялж ингэж явж байгаад хамгийн сүүлд бол Лос Анжелест амьдрахаар шийдээд амьдардаг байсан байна. Өмнөд Африкт төрсөн зураач мэрэгжилтэй, гэрэл зурагчин, дээр нь тусгай эффектийн редактораар ажилладаг. Өөрөөсөө 17 насаар ах Ян Слайер гэдэг залуутай Лос Анжелесийн уран зургийн галерейд найзуудаараа дамжуулан танилцаад улмаар тэд гэрлээд хамт амьдардаг байсан юм байна. Ян анх Невадагийн элсэн цүлийн зураг авалтын үеэр анхны харцаар дурлаад танилцсан юм байна. Алабамад гэрэлснийхаа дараа буцаж ирээд Лос Анжелест интерьер дизайны чиглэлээр суралцаж эхэлсэн байна. Суралцаж байхдаа Мексик охин Марселтай танилцаж нөхрөлжээ. Хилда Марселсийн ээж Лансиса Марсел нь Мексикийн Дурангогийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан бөгөөд тэрээр өдөр бүр яаралтай тусламж хэрэгтэй болсон олон мянган дуудлагыг тосож авдаг байсан ч тэр шөнийн дуудлагыг харин өөрийнх нь овг нэрээр хэмгэж өчүүхэнч төсөөлөөгүй байлаа. Тэр шөнө түүнийг ажил дээрээ байж байтал Лос Анжелес дахь Kaiser Permanente гэдэг эмнэлгийн эрчим тэмчилгээний тасгаас ярьж байна. Энд бид нар юм дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна. Таны охин харт амх хэтрүүлийн хэрэглээд яг одоо бид нар эрчим тэмчилгээ хийж байна. Та яаралтай ирнэ үү гэж хэлсэн байна. Үүнийг сонсоод бол Хилдагийн ээж, аав, дүү гурван тэр дорол Лос Анжелес руу гарсан. Замын турш ээж нь бол хурдхан Лос Анжелест очих юмсан. Би л хэрвээ тэнд очих юм бол бүх юм өөрчлөгдөн, охин маань ухаан орно гэд бодож байсан. Гэтэл яг энэ өдөр Кристинагийн ээж Касте Жайлес руу нэг хүн залгаад Калифорни мужийн Алабамагийн эмнэлгээс ярьж байна. Охиныг чинь манай эмнэлгийн гадаа хогны уутанд хийгээд орчихсон байна. Тэгэд одоо бид нар яаралтай тусламж үзүүлж байна гэж хэлсэн байна. Кристинагийн биеийг бол эмнэлгийн гадна талд хогны уутанд хийсэн чигээр нь хин нэг хүн хаяад явсныг нь олсон юм байна. Мөрдөн байцаалтын явцад эмнэлгийн камерт бол хар пүрүс машин орхиод явсан гэдэг нь сүүлд илэрсэн байна л да. Тэрбээр эмнэлэг дээр оснээс хойш өдөө удалгүй нас барсан бөгөөд эдэн хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр хоёр охины биед хоёулангаас нь MDMA, кокаин, экстази, фентанил зэрэг мансууруулах бодисууд маш их өндөр тунтаагаар хэрэгэлсэн гэдэг нь илэрсэн байна. Иймээс харт амх хэтрүүлэн хэрэгэлсэн гэж үзцгээж. Гэтэл одоо тэдний ар гэрээхэн болон найз нөхд нь бол үүнийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хилдагийн аав нь хэлэхдээ би эмнэлэгт охиноо харахад зүрх минь хэдэн зуун хэсэг хэрчигдэхшил болсон. Охиныгоо би харт амх хэтрүүлэн хэрэглээд ухаангүй олчихсан байхыг нь хараад зогсож байх юм гэж энэ насандаач би төсөөлсөнгөө. Бидний охин бол хизээч тийм юм хийх хүн биш ээ. Охин маань өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, өөрийнхөө юунд аз жаргалтай байдгийг мэддэг байсан. Найз нөхдөн ч гэсэн Хилда бол ямагт өөртөө хайртай охин байсан. Өөрийнхөө эрүүл мэндэд байнга анхаарч, эрт унтаж, өөртөө санаа тавьдаг хүүхэд байсан. Тийм учраас манай найз бол хизээч харт амх хэрхлэхгүй гэдэгт итгэж байна гэж ярьцгааж ирсэн байна. Ян ингээд эхнэртэй болон Хилдад одоо чухам юу тохиолдчих вэ гэдгийг олж мэдхээр яарч ирсэн. Олимпийн өргөн чөлөөний 86-42 буюу Кристинагийн утасны байршил эмнэлэг рүү шилжихээс өмнө байсан тэрхүү хаягийг ер нь судалж үзье гэж шийдээд шалгаж үзэхэд бол тэр хаяг дээр Дэвид Пирс гэдэг залуу амьдардаг байсныг олж мэдсэн. Үгэрч барахгүй Кристина Хилда хоёр тэр залуутай үдшилэг дээр анх уулзаж байсан тодорхой болсон. Бас цагдаагийн шалгалтаар Кристина өөрөө Дэвид рүү залгасан гэдэг нь гарч ирсэн байна. Агуулгын үдшилэг дээр
Огтын ахуулсан зураг бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгаж үзсэн бөгөөд тэр дундаас л одоо хэрэгтнийг олно гэж итгэж байлаа. Гэтэл үнэхээр тэнд нь Хилда Дэвид нарын ахуулсан гэрэл зургууд гарч ирсэн. Тэр үдшилтээр бол Дэвид огтуудад маш их таалагдаж ер нь итгэж болохоор хүн юм шиг санагдсан байх л да. Бид нар нөгөө Дэвидийг киноны том компани продюсер гээд тэр үгэнд нь итгээд VIP-д урьсан. Цагдаагийнхан хамгийн гол нь Кристина Хилда нар яаж тэр Дэвидинд очсон гэдгийг л мэдэх хэрэгтэй байсан. Тэр үдшилтээр нилээд ганган дэгжин Дэвид бол огтуудад маш их таалагдаж гэтэл нөгөө охтын ангууч бохир мангас Дэвидэд тэр нь бол за энэ охтуудын ус умдаанд нь хар тамхи асууруулагч бод сольж өгж байгаад хүслээ хангая гэсэн тийм гэмт төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болоход хүргэсэн байна. Цагдаа нар бол Кристина болон Хилда нарыг яагаад Дэвидигэнд очсон тухай нь бол маш сайн мэдэх хэрэгтэй байсан. Энэ бол Хилдач тэр Кристинач тэр зүгээр нэг танилцсан залуучуудынхаа гэрт нь өөрсдөө яваад очихоор тийм хэмжээний охтууд биш байсан учраас өөрийнхөө хөлөөр ингээ явж очив. Эсвэл одоо ямар нэг байдлаар хүчин давтаад явж очив гэдгийг нарийн шалгах хэрэгтэй гэж үзцгээсэн байна. За ингээд бол гэрчийн мэдүүлгүүд болон бичлэгдэр Хилда Кристина хоёрын хоорондоо харилцсан чат мессежүүдийн дээр үндэслэн шалгаж үзэхэд үүрийн 4 цаг 21 минутанд Хилда Кристин руу чи кокох уу гэж мессеж бичсэн бөгөөд нөгөөх нь хариуд нь тгий гэсэн. Тэгэд чи хаана байгаа гэд Хилдаг асуухад би галтгооны хэсэгт байна. Одоо наадах руу чин кок аваад очлоо гэж бичсэн байсан байна. Ингэж бичснээс ердөө 30 минутын дараа Хилда болон Кристина нар Дэвидийн хамт баарнаас гараад явж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Тэнд бол бас Дэвидийн өрөөний хамтрагч Брэндон Осборн, гэрэл зурагч Майкл Ансбарх нар бүгдээрээ хамт явж байсан бөгөөд бүгд Осборнын машинд сууцгаас нь харагддаг. Өглөөний 5 цаг 11 минутанд Дэвидийн байранд ирж байгаа нь гадаа нь байгаа бичлэгийн камерт бас буусан байна. Ингээд ердөө үүнээс 19 минутын дараа Кристина ухаар шийдээд Хилда руу явцгаая гэсэн мессеж явуулсан. Uber-ийн таксиг дуудсан юм байна. Мэдээж Кристина Хилда хоёр тэнд удаан байхыг хүсээгүй бах. Эсвэл ямар нэгэн үл ойлголцол гарсан бах. Учир нь ерөөсөө очсноосоо хойш 19 минутын дараа тэндээс гарахыг хүссэн байна гэхлээр үүнийг бол Uber дуудсны дараа Uber-аас 13 минутын дараа очно гэсэн хариу ирсэн байна. Гэвч бол тэр Uber цуугаагүй. Кристина Uber-ыг андуураад өөр машинд цуугаад Хилдаг байшинд орхиод явчихв. Тэгж яагаад одоо тэгээ халдлагад өртчихвөө. Uber-ийн машиныг андуураад өөр машинд сууж явж хагаад тэгээд халдлагад өртсөн байж болзошгүй гэж бас авч үзсэн юм байна. Ер нь бол охтын уух юмд нь хар тамхи холсон байх үндэслэл шиг байсан байна л да. Тэд нарыг бол мансуурсан учраас л Дэвидийн гэрлөө явсан гэж үзсэн юм байна. Үүнээс гадна үдшилтээр байсан нэг залуу 1 унц хэмжээтэй гялгаруудтай кокаиныг Дэвидэд амжуулж өгснөө бол эрчилж хэлсэн байна. Мөн тэр талаарх зарим нэг камерын бичлэг хүртэл гарч ирсэн юм байна. Дэвид Пирсийг судлаад үзсэн чинь 2010 оноос хойш хэд хэдэн удаа эмэгтэйчүүдийн хүчирхэглийн асуудлаар цагдаад шалгагдаж байсан бөгөөд 2014 онд бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр радар буюу цахилгаан хяналтын гавтай байсан нь тодорхой болсон. Ингээд 39 настай Дэвид Пирс, 42 настай Брэнд Осборн, Майкл Ансбах нарыг баривчлан шалгаж байгаа тухай телевизийн мэдээгээр хэмжүүлсний дараа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой ялангуяа ус ундаанд нь ямар нэг юм хольж өгснөөс болж ухаан алдсан хэд хэдэн гомдлууд Дэвид Пирсийн нэр дээр ирсэн байна. Ийхүү тэр гурвыг баривчилсан боловч Брэндон Осборныг хэрэгт холбогдлого хэмээн суллаж Майкл Ансбахыг ч мөн энэ хэрэгт буруутгах үндслэлгүй гэж үзээд бүр мөсөн тавьж явуулсан юм байна. Дэвидийн ансууруулах бодис сольж өгсөн шингэнээс болоод ухаангүй байх үедээ хүчин давтаж хүсээгүй үнэтэйгээ бэлгийн хавьталд орсон Эрика Бергман гэдэг эмэгтэй сэтгэл санаа бие махбодын хувьд маш их хохирсон гэдгээ огтын үхлийн дараа тодор гаргаж тавьсан байна. Бараг л Хилда охиныхоо биеийн дотор орчхоод үйл амьдралтай тэмцээд хэвтэж байгаа юм шиг л өдөр хоногуудыг маш их тарчлаан донд өнгөрүүлсээр 14 хоносны дараа сэхийн амьдруулах эмчилгээний эмчнэр бол Хилдагийн тархийг өгчсөн тул амьсгалын аппаратын салхаас аргагүй болсон гэдгийг гэрээхэнд нь дуулгасан байна.
Ингээд хөөрхий бүсгүйг 27 насныхан төрсөн өдрөөс нэг өдрийн өмнө түүний нас барсныг зарлж эцэг их нь охиныхоо эд эрхтнийг донорын материалд ашиглахыг зөвшөөрсөн учраас бусдад амьдралд бэлгэлсэнд нь маш олон хүмүүсэд талигаачид талархаж үлдсэн юм байна. Мексикийн Монтерод түүний найзууд нь цуглаж түүнтэй салах яц хийж уйлан гашуутахын оронд түүний дуртай ундаагийн нууцгааж дуулж бүжиглэж маш баяр хөөртэйгээр түүнийг сүүлчийн замд нь үдцгээсэн гин. Дэвид Прис хэрэгээ огт хүлээхгүй байгаа бөгөөд түүний эсрэг 2-3 хүний нотлох баримт түүхээ гомдол гарч ирсэн учраас бусдад хүчрхийлэл үйлдсэн хориотой мансууруулах бодисыг бусдад санал болгосон гэдэг хоёр зүйл ангиар одоохондоо түүнийг буруутгаж байгаа юм байна. Охидод бэлгийн хүчрхийлэл үйлдсэн эсэх талаар нарийн мэрэгжлийн эмчнэр дүгнэлт гаргахдаа Хилдагийн бэлгийн гэмтлийн эмчилгээ хийгээгүй бөгөөд сэхэн амьдруулах эмчилгээнд байхад түүний өтрээнээс бага зэргийн цус гарч байсан гэж тэмдэглэж үлдээсэн байна. Мөн Кристинагийн өдрөнд хийсэн шинжилгээгээр бэлгийн үрэлт үүссэн гэж тэмдэглэгдсэн байна. Өглөө өөрийн 5 цагаас оройн 19 цагийг хүртэл хөл бүтэн 13 цагийн турш хөөрхий охидод чухам одоо ямар дарамт, ямар хүчрхийлэл хийсэн одоо ч гэсэн нарийн тодорхойгүй байгаа юм байна. Мөрдөн байцаалтын шатанд дуусаагүй байгаа учраас хэргийн явцыг нарийн дэлгэрэнгүй мэдээлэхгүй байгаа юм байна. Брэндон Осборныг хүн амны хэрэгт хамтран оролцсон гэж шалгаж байгаа бөгөөд тэр харин өөрийгөө бол би бол зүгээр айл болохоор л асуудлыг зөвөр эргүүлэхэд тусалсан гэж ярьсан байна. Тэрээр бол одоо өөртөө өмгөөлөгч аваад гадуур даалтанд байж байгаа юм байна. Майкл Ансбахыг шүүхээс гин буруугүй гэсэн бөгөөд харин тэрээр шүүх прокурорынхантай хамтран ажиллаад айс нарынхаа эсрэг мэдүүлэг өгөх болно гэдгээ хэлсэн байна. Дэвид Пирсийн хийсэн үйлдэл нь хэрвээ нотлогдох юм бол 128 жилийн талаар шийтгүүлж магадгүй. Одоохондоо бол энэ хэрэг ингээд эцэслэн шийдэгдээгүй юм харамсалтай хэрэг байна. Хүн төрлөختөн үүснээс хойш энэ бүжиг цэнгүүн гэдэг бол үеийн үед л байж л байсан. Галаа тойрол бүжиглдэг л байсан. Галаа тойроод бүжиглэнэхээр л Африк индиануудын нөгөө нэг дайны дуудлага айтаад модоор ингээл газар мазар цохиол тэрийг л бодоод идэм шиг байгаа. Гэхдээ яг үнэн хэрэгтэй бол манай монголчууд ч нь бол айгүй мундаг бүжиглж ирсэн юм билээ. Одоо энэ Монголын ардны язгуур урлаг тэгээд тэр бие биелгээний тэр хөдөлгөөн ингээ хараад байхад тэр TikTok-оор бүжиглж байгаа тэр бүжигнүүд бол цаашаа монголчууд ч нөгөө орой бүгдээрээ цүү хаяа гээл олуулаа нийлж тоглодог янз бүрийн тийм тоглоомод аюух байсан. Одоогийнхоор бол эн чинь тэгээд хот айлдаа хийж байгаа тийм шоу юм аа юм л да. Бүжгээ бүжгэлчин, тоглоомоо тоглолчин, тэгээд залуу хосууд нь бас тэнцэнэ болзоо молзоотой үеийн залуучууд л ийм бүжиг цэнгүүнд оролцоцгоодог байсан. Энд нэрээ ярихад манай ээж лав орой ажилласаа тараад найзуудтайгаа толгойтоос автобусаар ирээд Ленин клубт бүжгэнд орчоод тэгээ өвлийн өвдөнд буцаад нөгөө 12-1 болчихоор чи автобус байхгүй. Тэгээд шилэн жиркотоогоо бөөнөрөө нийлж алхасаар байгаа л толгойт руу явган алхаад харьдаг байсан. Маргааш өглөө нь ажилласаа хоцордогчгүй байлаа гэл ярьдаг л байсан. Аль ч үед муу мухай хүсэл сонирхолтой хүмүүс бол ямар нэг хэмжээгээр л байж л байсан. Тэрхээ тийм гангархсан, чамирхсан, худлаа хэлбэртсэн тийм гаруудаас бол ер нь болгоомжлох хэрэгтэй. Хамгийн гол нь өөрсдөө бие бас зөв авч явах хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд жоохон хариуцлагатай тий арх мансууруулах бодисыг бол хэрэглэхгүй, хэрэгэлсэн ч гэсэн зохих одоо хэмжээнд нь хэрэглээд ухаан мэдрэлээ алдахгүй тийм байх юм бол ямарваа нэгэн тийм гадны халдлагад өртгөн баг. Нөгөө талаар одоо энэ хэмжээг бас барих хэрэгтэй байсан. Энэ хоёр охин бол одоо эхнийхээ үдшилтэд очичоод тараал шууд явахын оронд юу тэр агуулгын үдшилтч шиг тийм амар нэр мэртэй нууц зохион байгуулалттай тийм юм руу очих нь бол шал дэмий хэрэггүй зүйл байсан гэж би бол бодож байгаа. Таадан сонссон та бүхэндээ баярлалаа гэснээс үерхэлдээ үнэнч байдаг найзууд та нараасаа нэг аминчлан гуйх юм байна. YouTube-с нэг тийм реклам ордог юм байна л да. Тэр нь бол Монгол улсад жаахан үнэлгээ муутай байдаг юм байна. Би ч одоохондоо бол нэг 80 гаруй видеотой тэгээд нэг 5000 гаруй subscribe-та байгаа. Өнөөдөр ингээд нөгөө өөрийнхөө ер нь мөнгө төгрөг орж ирдэг юм уу гэд ингээд шалгасан чинь надад бол ердөө тийм $37 л юм байна.
Тэгэхээр зэрэг энэ Монголоос үзэх үзэлт нь бол бас жоохон үнэлгээ багтаа байдаг юм шиг байна л да. Тийм болохоор та нарыгаа гадаад байдаг найз нөхдүүдтэй санал болгож өгөөч л гэж хүсэж байгаа юм. За ингээд нэвтрүүлгийг маань сонсоод хүсэлтийг маань хүлээж авсан та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа. Баяртай.